Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийн нефт экспортод хамгийн томоохон ач холбогдолтой стратегийн байрал болох Ормосын хоолойд нөхцөл байдалтай холбоотой асуудлууд үүссэн байна. Ираны хувьсгалт Исламын Гавардын корпус Ормосын хоолойд нэгэн танкер буюу нефт тээвэрлэгч онгоцыг баасан гарагийн өглөө хурааж авснаа баталгаажуулсан байна. Маршалын арлуудын далбаан дээр хөвж байсан Талара нэртэй энэхүү танкер нь Арабын нэгдсэн Эмират улсаас хөдөлж Сингапур руу чиглэж байсан юм байна. Исламын хувьсгал Гавардын корпус уг хөлөг онгоцыг зөвшөөрлгүй ачаа тээвэрлэж хууль зөрчсөн гэж тогтоож байгаа. За зөрчлийнхэн талаар гэхдээ дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Эдгээр мэдээллээс үзэхэд уг нефт тээвэрлэгч онгоц нь хөхрийн өндөр агуулмжтай хийн тос тээвэрлэж байсан юм байна. За Иран улс газрын тос шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн гол зам болох Персийн болон түүний эргэн тойронд явж байсан нефт тээвэрлэгч онгоцууд болон ачааны хөлөг онгоцыг үе хурааж авдаг ийм туршлагатай. Иран улсын хувьд хууль бус тээвэрлэлт, хууль эрх зүйн асуудал зэрэг далайн зөрчлийг бол үүнийхээ гол шалтгаан болж дурддаг. За далайн аюулгүй байдлын талаар судалгаа хийдэг Ambrey компани мэдээснээр Талара хөлөг онгоц Арабын нэгдсэн Эмират улсын Ажман бомтоос бол хөдөлсөн юм байна. Ингээд Ормосын хоолойгоос өмнө зүг рүү явж байтал 3 жижиг зайв төхөж очоод гинт чиглэлээ өөрчилсөн ийм үйл явдал болсон. За тухайн бүс нутагт эргүүл хийж буй Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн 5 дугаар флот баасан гарагт нөхцөл байдлыг сайтар ажиглаж байгаа гэдгээ мэдээлсэн байна. За энэ хөлөг онгоцыг удирддаг компани баасан гарагийн өглөө багийнхантай холбоо тасарсан гэж мэдэгдсэн. Энэхүү нефт тээвэрлэгч танкер нь Шаржака Хомакан нэртэй бомтоос 20 милийн зайд байсан гэж мэдэгдсэн. Их Британий далайн худалдааны төв уг үйл явдлын талаар мэдээлэл хүлээн авсан бөгөөд хөлөг онгоцнуудад болгоомжтой дамжин өнгөрч с ิจ гтэй үйл ажиллагаа болсон тохиолдолд мэдээллийг зөвлөсөн байна. Иран улсын хувьд олон жилийн турш өрөндийн орнуудын 20 арга хэмжээнд байгаа. За тиймээс өрөндийн орнуудын авч байгаа 20 арга хэмжээний эсрэг тус Ормосын хоолойг барьцаалах, за тэнд болсон хөлөг онгоцуудыг хурааж авах тийм үйл ажиллагааг явуулдаг. За үүний нэг жишээ нь бол энэ үйл явдал болж байна. За Ормосын хоолойн хувьд бол дэлхийн бүх худалдаалагдсан газрын тосны 20 орчим хувинд дамждаг ийм хоолой юм байна. За энэхүү хоолойг бол байнга хаах ийм үйлдэлийг Ираны зүгээс бол занал хийлэл учруулсаар ирсэн. За Ираны занал хийлэл 6 дугаар сард Израильтай хийсэн 12 өдрийн мөргөлдөөний үеэр улам итгэгдсэн. За энэ үеэр Израиль Америкийн нэгдсэн улс Ираны цөмийн байгууламж руу бөмбөгтөд Иран хариу цохилт өгсөн. 2024 оны 4 дугаар сард Сирь дэх Ираны консулын газарт болсон халдлагын дараа Ираны үндэсний Гавардын зүгээс Израильтай холбоотой худалдааны онгоцыг хураан авсан ийм тохиолдол гарч байсан. За энэ халдлагт Иран улс Израилийг буруутгаж байсан юм. Түрүүнд дурдсанчлан Ормосын хоолой дэлхийн хамгийн чухал экспортод чухал нөлөөтэй ийм хоолой. За энэ хоолой нь хойд талаараа Иран, өмнөд талаараа Оман, Арабын нэгдсэн улстай хилдэг ийм хоолой. За Ормосын хоолой нь орох гарах хэсэгтээ ердөө 50 км өргөн байдаг. Хамгийн нарийн цагтаа 33 км байдаг учраас энэхүү хоолойг Иран улс хаах боломж олддог. За энэ хоолойг бол Персийн болон Арабын тэнгистэй холбогддог чухал ийм экспорт импортын хоолойд тооцогддог. За Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний мэдээллийн албаны тооцоогоор 2023 оны эхний хагаст Ормосын хоолойгоор өдөрт 20 сая баррел газрын тос дамжуулж гаргасан явдал нь жилд бараг 600 тэрбум $ын эрчим хүчний худалдаа гарсан гэсэн үг юм байна. За энэхүү хоолой хаагдсан тохиолдолд дэлхийн бусад өнцөг буланборт бол нөлөөллөө үзүүлэн. За ялангуяа Азийн орнуудад хүнд цохилт болдог юм байна. Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний албаны мэдээснээр 2022 онд Ормосын хоолойноос гарч байгаа түүхийн нефт болон конденсат болсон ийм байгалийн шингэрүүлсэн хийтэй нягтралтай ийм нүс өстрөгчийн 82 орчим хувь нь Азийн орнууд руу явж байсан юм байна. За Иран дэлхийн зах зээлд экспортлдог газрын тосны 90 орчим хувийг зөвхөн Хятад улс худалдан авдаг гэсэн ийм мэдээлэл байгаа. За өөрөөр хэлбэл Ормосын хоолой хаагдсан тохиолдолд энэ хоолойноос болоод Азийн орнууд эрчим хүчний түүхий дээрээ тасалдах ийм магадaltaй байдаг. Болохыг нь бол харагдаж байна.